Цастын орны мэрэгдийн оройн чимэг, хоёр дахь бурхан хэмээн алдаршсан богд зонхов ловсон давг. Тэрээр энэрл нэгүүлсэл, бэлэг оюун, хүч чадлын цогцолсон их хүмүүн байлаа. Түүний түүх тэртээ бурхан багшийн үеэс эхлэлтэй. Эрт дээр цагт бурхан багш Шагжаа мууны бурхан Замбуу тэвд залрах үед нэгэн бяцхан хүү түүнд чин сэтгэлээсээ болор ирэх өргөсөнд бурхан багш өргөлийн таалан хүлээж аваад ирээдүйд цастын оронд Сумади гэрдий буюу ловсон давг нэртэйгээр мэндэлж миний шашныг сэргээн дэлгэрүүлэх болно хэмээн бошиг лүндэнг айлдан ёроол тавьсан билээ. Тэр цагт Лусын хаан далайн гүндэх эрдэнсийн сангаасаа нар зүү эргэлттэй номын дунг гарган ирж бурхан багшид өргөхдөө таны номын дуу энэ дунгийн дуу мэд ертөнц даяар мөнхөд цуурайтах болтугай хэмээн өрөөсөн байдаг. Бурхан багш тэрхүү Лусын өргөл дунг болгоон авч өөрийн шав шид туйлгаан Моугалжибуд өгч үүнийг цастын оронд нуугтун. Цаг нь болохоор надад шилэн ирэх өргөсөн хүү энэ хүү номын дунг олж явах болно хэмээн даалгав. Моугалжибу тухайн дунг багшийн зарилгын дагуу ирээдүйд гандан хийд сүндэрлэх ууланд нуужээ. 1357 онд түүнийг мэдлэхийн өмнө эцэг эхт нь гайхалтай зүүд совин иржээ. Ээжин зүүдэндээ Тэнгэрээс Жанрайсаг бурхан залран бууж бийдэн шингэж байна хэмээн зүүдэлсэн нь Жанрайсаг бурхан хүний биед ховлон залрах шинж. Аавын зүүдэнд Манзушир бурханы орноос заларсан гэлэн хүн гэрт нь ирж буйгаар зүүдэлсэн нь Манзушир бурхан тэдний хүү болон морилох шинж тэмдэг байлаа. Түүнийг мэдлэх үед хувийн таслахад цус туссан газраас цагаан зандан мод ургасан гэдэг. Тэр модны навч бүр дээр бурхтын дүр тодрон гарсан нь түүнийг эгэл жирийн нэгэн биш болохыг баталсан гайхамшиг байлаа. Энэ модноос улбаалan энэхүү газрыг хожмоо гөмбөн буюу бомон лагшин хэмээн нэрлэжээ. Хүү багаасаа бусдад өгөөмөр номыг анхааран сонсдог, хүмүүсийн сэтгэлд гэрэл асаадаг байлаа. Хаяа түүнийг тойрон нарийн цацраг туяа татах нь насанд хүрсэн хүнч гайхширмаар билээ. Цаг хугацаа урсан өнгөрч тэр Чожи Дондуурын чин химээх эрдэмт багшийн шав болон номонд суралцаж эхлэв. Тэр мөчөөс эхлэн хүүгийн зам мөр энэрл бясалгал анхааран хэрэгжүүлэх хичээл зүтгэлийн бодит жишээ болов. Тэр сурсан мэдлэгээ ном аялцах буюу мэтгэлцэн баталгаажуулдаг байлаа. Залуухан насндаа тэрээр Саажа, Гаржууд, Жонон гээд олон урсгалын мэрэгдтэй ном хаялцаж хурц мэргэн ухаанаараа гайхагдаж байлаа. 1398 оны тэр нэгэн шөнө Энэтхэгийн их бандита Будапалита зүүдэнд нь заларч номоор адисласан нь хоосон чанарыг онж мэдхийн эцсийн түлхүүр байлаа. Одлгүй тэр бээр хоосон чанар гэдэг бол бүх зүйлс өөрийн мөн чанараар хоосон ч хоорондоо нарийн шүтэн барилдаж оршдог гэсэн үг юм байна гэдгийг яг л харанх үед гэрэл асах мэд ухаарав. Богд зонхов 46 нас сүүдэр зооглох 1402 онд шав нарын хамт Радин химээх газарт даяанчлан суув. Богд зонхов энэ үед Энэтхэгийн их бандита Адиша богдын бодмөрийн зул шаштрыг нягтлан болгоож байв. Тэр бээр дамжилгын дээдсүүдэд залбирал зохион бясалгах үед ядан бурхан Манзушир болон дамжилгын дээсүүд бодтоор өмнгийн огторгуйд тодрон адислаж байсан бөгөөд ялангуяа Адиша богд онцгой адисласны хүчээр бурханы айлдсан 84 мянган номын цогц сургаалыг хэрхэн нэгэн хэлхэнд оруулах нууц өвдсийг хайрлсан гэдэг. Ийхүү тэрээр бурхад дамжилгын дээдсүүдээс асуусан асуулт бүрийнхэн хариуг авч эргэлзээг арилган алдарт их бодмөрийн зэрэг буюу Ламрим Чинмо хэмээх номоо туурвж эхлэв. Энэ ном нь зүгээр нэг судар төдий бус 3 цагийн бүх бурхтын айлдвар нэг дор хурсан эгэл нэгнийг гэгэрүүлэн гэтлэгдэг эрдний сан байлаа. Түүнийг энэхүү номоо туурвэн зохиох үед Тэнгэр хүмүүн баясаж байгаль дэлхий хүртэл онцгой шинж болох Тэнгэрээс цэцэг хурмит бууж
суланг татсан гайхамшигт дохионууд үзэгдэж байсан гэдэг. Бодмөрийн зэрэг нь гэгэрлийн зам мөрийг бага, дунд, их төрлөختний 3 зам мөрд ангилан бодголын дөнгөж номд орж буй мөрөөс эхлээд төгс гэгэрэлд хүрэх бүх замыг алган дээр тавьсан мэт тодорхой зааж өгсөн юм. Энэ цагаас хойш бодмөрийн зэрэг буюу ламрим нь Монхогийн харанхуй гээгүүлэх оюуны нар болж олон түмнийг авралын замд хөтөлсөөр байна. Богд зонхов гандан хийдийн суурийг тавин газар хуулж байх үед урд насны өрөөл бэлэг оюуны ялгамжаа бэлэг дэмбэрлийн хүчээр шорон дороос өнөөх цагаан дун дахин гэрэлтэн гарч ирэв. Бурхан багшийн 1000 жилийн өмнөх мошиг лүндэн бэйллээ оллоо. Тэрээр дунгүлээхэд түүний дуун арслангийн архирамид хүчтэйгээр уулсыг дамжин цуурайтаж сонссон бүхний сэтгэл дэх Монхогийн нойрыг сэрээсэн гэдэг. Богд зонхов манзушир бурхан зохион харилсан мэгзэм химээх залбирлыг өөрийн номын багш Редава дээдэст зориулан багшийнхаа эрдэм чадлыг магтан шүлэглэж чин сэтгэлийн өргөл болгон барьжээ. Тэрхүү шүлэгт ганжин хаави зөвжин Радева буюу цастын мэрэгдийн оройн чимэг Редава хэмээн оруулсан байлаа. Гэтэл багш нь тэрхүү магтаалыг сонсоод энэх магтаал надад таарахгүй. Харин чамд л зохистой болно хэмээн айлдаж шүлгийн төгсгөлд байсан Редава хэмээх нэрийг ловсон давг буюу Сумади гэрди хэмээх богд зонховын алдраар солин буцаан хайрлжээ. Ингэж гайхамшигт мэгзэм химээх залбирал үүсчээ. 1419 оны өвлийн тэргүүн сарын 25-ны шөнө богд зонхов ламтан 63 сүүдэр дээр гандан хийдэд нэрван дүр үзүүлв. Гэвч тэрээр жирийн хүн шиг амьсгал хураасангүй. Тугдам химээх гүм бясалгалд орж өтөл бэйн залуужин 16 настай хүүхэд мэд тунгалаг болон ховирч бодит бэйн элбийн бийд шилжсэн гайхамшигт үзэгдэл болжээ. Түүнийг таалал төгссөн тэр шөнө шавнар нь багшийнхаа гэгэрлийг бэлэгдэж хийдийн дээвэр тагт бүр дээр мянган зул асаажээ. Хав харанхуй шүнийг өдөр мэт гээгүүлсэн тэр мөчөөс эхлэн зулын 25 химээх уламжлагдан зул өргөх, буян чамдах, явдал мөрөө засах, нийтийн төлөө улам хичээх дүйчин өдөр болсон. Өнөөдөр зулын 25-ныг зөвхөн Монголд төдийгүй Орос, Энэтхэг, Америк, Европ дахь сая буддистууд нэгэн зэрэг тэмдэглэж байна. Зул өргөн гэдэг нь зүгээр нэг галаасаахын нэр биш ээ. Энэ бол харанхуйг гэрэл арилгадаг адил би өөрийн сэтгэл дэх Монхогийн харанхуйг энэхүү зул өргсөн буйнаар арилгая гэсэн утгатай юм. Богд зонховын асаасан нэгүүлслийн гэрэл та болон танай гэр бүл хамаг амьтны сэтгэлд үрд асах болтугай.